Дараагийн мэдээг танилцуулъя. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын эдийн засаг цагаачлалын хүч хөдөлмөр дээр босож ирсэн боловч сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын талаар явуулж байгаа бодлого нь чангарч байгаа. За үүнтэй холбогдуулан бас нэгэн шинэ дүрм журмыг тус улсын зүгээс хэрэгжүүлэх болсон байна. За Трампын засаг захиргаа орогнол хүсэж байгаа хүмүүсийг тус улсад нэвтрхийг цаашид хязгаарлахыг эрмэлзэж байгаа. За үүнийхээ хүрээнд Америкийн нэгдсэн улсын бие зүсэгчид одоо эх орондоо хавчлагаас ямар нэгэн байдлаар айхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн ийм батлах ийм шаардлагыг тавьж болж байгаа юм байна. За энэ талаар энэ 7 хоногт бүх элчин сайдын яам консулын газруудад илгээсэн дипломат цахилгаан мэдээнд дурдсан байна. За шинэ дүрм нь Америкийн нэгдсэн улс руу цагаачилж байгаа хүмүүсийг багасгах, за цагаачлалын бодлогыг эрс өөрчилж хязгаарласан бодлогын алхмын нэг болж байна. За засгийн газрын хувьд бол өмнө нь оюутан сурах зорилгоор бол тус улсад виз мэдүүлж байгаа хүмүүсийн нийгмийн сүлжээний хэрэгсэлд оруулж байгаа мэдээллийг нь шалгах хатуу дүрм журмыг нэвтрүүлж, за энийг бол хэрэгжүүлж байгаа. За мөн цагаачлалын өргөдлийн шийдвэрийг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. За тэдний хувьд шинээр нэвтрүүлсэн аюулгүй байдлын шалгалтын удирдамжийг хангаж байгаа эсхийг баталгаажуулсан гэж нөхцөл байдлыг сайн мэддэг их сурвалж дотоод санамжчигч дурдж хэвлэл мэдээллийн байгууллагад энэ талаар мэдээлсэн. Энэхүү дүрм журм нь цагаачлалын бус виз мэдүүлэгчд хамаарах юм байна. За үүнд бол жуулчин, оюутан, за төр ажиллагчдаар ажиллаж байгаа виз багтах юм байна. За 1-р сард Америкийн нэгдсэн улс 75 орныг цагаачлалын визэнд виз олгохыг нь төр зогсоосон. За үүнд бол Монгол улс багтаад байсан. За консулын ажилтнуудын зүгээс Америкт ирээд орогнол хүсэх зорилгоор цагаачлалын бус виз авахыг оролцсон виз мэдүүлэгч зэрэг аяллаа зорилгоо буруу тайлбарласан виз мэдүүлэгчдийг цагаачлалын системийг зөв бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх ёстой гэж тухайн асуудлаар CNN телевизэд мэдээлэл нийтлүүлсэн байна. За Вашингтон Пост сонин ч гэсэн уг мэдээллийг мөн баталгаажуулан мэдээлсэн байна. За төрийн департаментийн зүгээс консулын ажилтнуудаа удирдамж өгсөн. За энэхүү удирдамж нь цагаачлалын бус виз мэдүүлж байгаа хүмүүсээс 2 асуултыг заавал асуухыг зааварчилж өгсөн байна. За 1-р асуулт нь та иргэншилтэй эсвэл сүүлийн оршин суугаа улстай хохирол амссан уу эсвэл зөв бус харьцаанд өртсөн үү гэсэн асуултыг асуух юм байна. За дараа нь 2 дахь асуулт нь та иргэншилтэй эсвэл байнгын оршин суугаа улстай буцаж ирэхэд ямар нэгэн байдлаар хохирол амсах эсвэл зөв бус харьцаанд өртгөөс айж байна уу гэсэн асуултыг асуух ёстой. За виз олголтыг үргэлжлүүлэхийн тулд виз мэдүүлэгч тухайн 2 асуултанд хоёуланд нь амар үгүй гэж хариулах ёстой гэдгийг цахилгаан мэдээнд зааварчилгаа болсон байна. За төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч консулын албан хаагчид бол Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлыг хангах эхний шугамн дээр, фронтын шугамн дээр ажиллаж байгаа хүмүүс учраас энэхүү асуудлыг виз мэдүүлэгч Америкийн хууль тогтоомжийн дагуу тэнцэх хэсгийг нь тодорхойлохын тулд бүх боломжит хэрэгсэл нөөцийг ашиглах ёстой гэж тэмдэглэсэн байна. За орогнол хүсгийн тулд тухайн хүн нь Америкийн нэгдсэн улсад биечлэн очих ёстой бөгөөд эх орондоо улс төр арьс өнгө шашны хавчлагаас цухтаж байх ёстой байдгийн байна. Цагаачлалын бодлогын зөвлөх Камила Маклер CNN-д өгсөн ярилцлагада энэхүү шинэ гаргасан удирдамж нь хүмүүсийг эцсийн дүндээ өөрсдийн болон гэр бүлийнхаа аюулгүй байдал нөлөөлөх сонголт хийх маш муу аимшигтай байдалд оруулах болно гэсэн дүгнэлтийг хийсэн байна. За харин тэрээр мөн тайлбартаа нэмж хэлэхдээ хүмүүс энэ замыг сонгож маршрутын хувьд бол явах тохиолдол тухайн нөхцөл нь бол хүмүүст аюултай байдал руу түлхэж болзошгүй гэдгийг анхааруулж байгаагаа мэдгдсэн юм а.